хэд хамгаалал ажиллагаа явуулж яхад бол би 5 удаагийн зүсээр 12 хил зүсч барьж ирсэн байна. Нэгэсэндээ бараг дутуу галзуурч амт. Хүүхэд гэдэг бас хогсоод өөрөө одоо ер нь сэтгэл дэвэрчихсэн ерөөсөө тэр юу болохыг мэдэхгүй болсон шүү амт хоёр явж байгаа. Одоо Чингис хааны үед хонд Солонгос улсаас одоо нэг хатан буулгаж өгсөн гэж байна. 1956 онд ялаа чон одоо шумуул одоо чонноос болж энэ хязгаануудыг эзэнгүй болж тэр эзэнгүй болсоноос хойш 63 онд хил тогтоогод манай хилийн шугам чинь хамаагүй цаагуур байсан чинь одоо хятадаас энэ талцын суурийг иргэншлүүд хилийн шугамдаг өөр ойрхон болчиход манайх чинь асар хэмжээнийхээ газрыг алдсан байхгүй. Молгон чимгүүд бол энэ юунууд яг аймгийн алдарт гэсэн одоо тийм аймгийнхаа одоо манай аймгийн уястай холбооноос ясан тийм тохимол одоо мөнгөн чимэг баг. Энэ арийнх нь бол яг одоо дарлага юу. Тэгээд энэ залааны хувьд бол энэ бөөрөнгийн бол аймгийн жанртай наадмын төрүүнүүд. Хөгцөн гэрэн аймгийн наадмын бол хөгцөн гэрэн үгээр хийх хэрэгтэй. Тийм хөгцөн гэрэнгийн одоо энэ чимгнийх нь юу бол хөгцөн гэрэнг. Энэ саран хэлбэртэй хөгцөн гэрэнгийнх нь бол аймгийн чанартай наадмуудын айрыг тийм л. Тэгээ энийг бол хөгцөн гэрэнгийн юугаар нь улаан залан дээр чимгэн болоход хөгцөн гэрэнг аймгийн наадмын халууд. Аймгийн алдартай малгай тийм байна. Улс одоо бүс их болоод одоо улсын алдартай тэр хоёрын юу цагаан шаргал тийм өнгөтэй тэр. Тэгээд дэстогоортаас эрэм дараатай тийм. Тэгээд жанжин малган дээр зэмгэл зүүч юу. Би бол одоо морины хоолндоор оролцох гэж бол байдгүй хүн сайхан 50 гарны чинь өгч. Аятайхан ер нь нэг дүүрэн хоолтой тэгж мордуулсан морин өөсөө болох. Тийм янз бүрийн одоо тэр өлөн юуны гэм алхах гэж байдгүй. Марийг бол нэг сайхан дүүрэн идчихтэй ер нь яг тэгэл уйсан морин тэгтээ тэр аян дээр гэж авч өнгөрдөг. Тийм учраас одоо уйд цааж гэж салаар нарлна гэж байдгүй. Тэгээд өөрийнх нь дүүрэн идчихээр сайхан мордуулдаг. Авьяа засал хийхин хувьд бол яг одоо тэгээд морийг сайхан хөндөөрийн аваад сайхан дарах хүчин нэг жигд хайтах хүмүүстэй болоод ямар ч байсан дарах хүчин нэг акт мие хэмглээд авахгүй өөрийгөө гэмтээгээд авахгүй тийм болгол морийг тавьдаг та юм. Ер нь хараад ирсэн морьсын өөр амтсгүйстэй өөрөө өнгө юу н өөрсдөө гэлсүүд одоо тэгээд орон тар сунгаанд хөдлөх би авцаа хөдлөж байгаа байдал гიშгэж гიშгэл хөлийн 50 нүгдээс гээд морь болоо ер нь амтсгүй сайхан. What? Миний шарга морь хөдлөлтөөр одоо 12 жил хон хариулсан байна. Даган зэрэгтэй. Өрдөө үйдээгүй. Одоо өнөө жил шинээр ойцгоо сумынхаа 90 жилийн хойд бас одоо бүдүүн руу саа. Тэгээд битүүл мөрдөө. Тэгээд сумдаа бол гайгүй мэдэх нөр дөрөв настай охинороо нуулж авах гэсэн амхон төлөвлөгөө сайхан байна. Охины сургууль хийх тулд 12 жил хон хариулсан мөрөд барьчихэд. Нөгөө ачаагийн ч дөрөв настай өнөө жил хурдны мөр унж байгаа. Өнөө жил чинь одоо 2 дөрөв айрыг авчиад байгаа. 2 удаа муу хожсон 2 төрүүлсэн. Нэг дөрвөр орсон. Одоо энэ цаашдаа бол морь саавна. Үгийн ирээдүйтэй морин ди зарихтэй ирэмгүй юм байна яг.
Өөртөө хайдаг. Тэхтэй. Ясаа маа тэгшгэн барай тийм. Тэгээ ундаг шүү дээ. Тэгээд амаа стан барай. Тэгээд тамаараа тэгээд шүүтэн. Тий. Тэгээ үзүүр дээр нь ороод гон. Тий. Хайдсэн. Ангаар. Тий. Нэг ясандаа май гэдэг чинь одоо хөнгөрөөд одоо явуулсан бүх юмны ачсан нэг ясандаа бараг утга галзуурчаандаг. Хүүхэд гэдэг бас хогсоод хөөрөөд одоо ер нь сэтгэн дэвэрчихсэн өрөөсөө тэр юу болохыг мэдэхгүй болсон шүү амтэн хоёр явж байгаа. Тэр хоёр болоо тэрийг болгоны хүний загсан одоо ясны тааруулж бүү мэд миний хувьд бол ерөөсөө хүүхдийг мари явах цагтаа явуулсан юм чинь битгий халуудаараа гинийхүү. Яг хөө тэгээ айтайхан амаа тэгшин шивэрээд айтайхан яваад ирээ. Шалбаа малбаг тийм ялдуу бас юм дээр таах юм бол тооч гарах гэж халтарч явж шалуун шууд огтоод басан дээр байдаг шүү. Тиймэрхүү юм загнахаас өөртөө нэг хилээчдээ нэмэргүй. Ер нь биднээс энэ одоо бүтэн бараг жил хөдөлмөрөө 10 хүртээ өгөөтэй хүүхдэд даатгаад тэгээд одоо явуулчихдаг тийм л улсад Монгол уяач гэдэг чи ер нь манай аав бол морин дэх хайртай морийг одоо арган цомцсон яасан хоньны бэлчээрээс гаргаж аргамжин гэдэг их холоо байж тавьдаг. Тэгээд их гоё морийг бол их цэвэрхэн гоё засч одоо ундаг. Наадад давнуулж байгаа морин бол одоо нэг тэвхэлцэн өөр сайхан хөнгөрөөч гэсэн бүр нэг тэр үед л машин дээр ховор байсан чөлөө тэр юм уу одоо унж явахад үнэхээр гоё айлтай одоо нэг хүн унаж явахад нэг ямар ч үнэтэй одоо ингээд хүүхэд одоо тэр юусэн нэг тармаар энэ тэр тийм одоо хоорн айлын хоорн энэ хөдөлгөж тэгэхээр тэр зүгээр аваад сэвс хийж идэг тийм морин тэр унуулдаг тийм хүн байсан өөрөө морь уйдаг манай өвгөө бол морь их уйдаг ер нь уяас тийм лам хүн байсан тэгээд эднийхээ л одоо юугаар гэдэг юм уу өөрөө одоо тэр морин хайртай даач гэдэг юм уу ер нь одоо моринд л их дуртай моринд л их хайртай тийм хүндээ ер нь цэргийн газараа яваад би ч бас нэг яваад байсан бол мэлээд өндөр цолноос өрөөд хурцхээр тийм болцоо байсан дан нэг адуу мал одоо дэх нь үеч одоо баг нэг ямар хөрөнгөтийн цэд одоо хоёр юу үзэлтэй энэ тэр адуу малнаас болж энэ тэн цоллоо зүстэл явлаа шүү дээ одоо ер нь асал тэгээд морь малнд л их хайртай моринд их элэг сэтгэлтэй би хэзээ ч тийм морины тарих руу татах гэж байдгүй одоо морины тарих руу татсан морь угааханда элдүү бас хачи юм хийсэн энэ хүнд их дургу тэн зантай хүнтэй тэгээд моринд л их хайртай моринд их сэтгэлтэй Монгол хүний одоо энэ уяаны хэрэглэл гэдэг бол 12 жилтэй энэ хосуурн дээр сэлбэстэй одоо юутай байдаг нь бол яг одоо энэ жил сарынхаа хонд бэлэгдэл одоо морьныхаа хонд одоо эдлэгээ юунд ясан тэр жил сарынхаа бэлэгдэл юунд тохируулсан тийм одоо юутайгаар бэлэгдлийг бодож 12 жил хосуурн дээр сэлдгийг Монгол хүний хосуурн байдаг энэ хулангийн туур энэ бол морьны хий янз бүрийн одоо гүйдэл юу нэг одоо зайлуулдаг гэж нэгдүгээр хоёртоо хуламж их хурдан амт ингэж хосуурн тийм хулангийн доор байдаг нэг талдаа вопр болдог энэ чинь морь ариутгал сан тавих одоо юу хариул вопр болдог гахаан шагаа байна энэ гахаан шагаа бол гахаа гэдэг амт чинь бүх амтнаас сүмбэр уул гэдгийг ороод одоо хамгийн дөрөнд гарсан хүчтэй хурдтай одоо их амт ингэж энийг вэлэгдэж Монгол хүмүүс хосуурн нэг талдаа энэ хосуураа ингэж яадаг тэг нь болдог одоо бүсэндээ авч болдог нэг талдаа тийм очтой тийм эдийн хараа шагаа байдаг морийг бол яг тань мэтгийн хувьд бол одоо тийм цоорхоо би морь тань гэж ярихгүй гэхдээ яг бас нэг нүдэн туссан эр хүний одоо нэг хайр одоо нэг юу татсан тийм морь гэж яриа тийм морийг одоо нас нэг
Одоо энэ тэн дахиж явах дахин мөхлийн хараад наадмууд энэ. За би энэ уйж чадхаар марван дэ гэснэг одоо хүндэс. Их гоч тэлчихдгийг. За би чиний тэрмэрийг чинь нэг дах. Нэг тэд тавьцаа дахиулээд өгье гэж хэлээд одоо тэгээд би дахиулж яасан удаач би одоо тэсвэтаага наадамд ингээд морд яг тэр өдрийн төрүүлэх одноос зэмэрч дөөлөө. Тэгээд хурдны морийг шинжихтэй яг би нэг гол нь одоо туурын их хардаг. Туу хэдий чинэн бөхөт хэдий чинэн сайн туурны агуу их сайтай хэдий чинэн зузаан сайн тууртай юм одоо хөлмөл доолох гэж байдгүй. Хурдлах чадвар өндөр байдаг. Тэгээд самсаа байна энэ амьсгалын гол эрхтэн. Тэгээд одоо нүдийг харахад нүдэндээ өөс агуу байна уу тэр бас харагдана. Тэгээд өөс агуугүй амьсгал уужуу батвах хөл тууртай одоо сайн хурдлан да ярина. Миний хувьд бол яг аймгийн чанартай одоо сумдын хондоо тэгээд аймгийн уяачлалын холбоо аймгийн чанартай надад бас 5 төрөв 13 айраг авсан одоо энэ юун дээр байгаа малгаан дээр зэмгэн дээр байгаа. Сумаасаа одоо яг би нийтдээ одоо морь үйсэн цагаас одоо 13 тагаас морь үйсэн гэдэг 20 гаруй төрөв 70 айраг л 70 гаруй айраг овооны наадам орохгүйгээр улсын наадмаас тэгэл айраг төр авсан дээ. Хүний ч морь үйжсэн өөрийн ч морь бас ээжсэн ер нь голдуул өөрийн унган төрмөлөд онолдог зурдсан. Одоо энэ сүүлийн үеийн хурдлж байгаа дунууд бол энэ хүний морь дөө яг дандаа өөрийн унган төрмөлөд онолдог хурдлаа дахиулж байна да. Ер нь одоо баг жоохон багаас ирээд морин дээр морь унд цуснаас ирээд морин дэг сонирхолтой байсан. Тэгээ морин сонирхолтой байгаад одоо бас тэр үедээ жоохон бие томтой ಹೋглоо. Хүн нам хурдны мөр унуулдаг. Би амьдралдаа ганцхан удаа хурдны мөр унтсан. Хурдны мөр унаад цэндийн дахуу гэдэг үгний морийг унаад энийг аман хүзүүлсэн сумынханаад. Өсөө өдөрдөө хурдны мөр унжижээгүй 13 та өөрөө сонгуул гэдэг юм тасаг гэж байсан дээр үйтэн тасаг дээр сонгуул гэж одоо сонгуульд мөр уралдаад анхныхаа морийг төрүүлүүлж 13 таас мөр үйж. Тэгээ яг одоо сууд нийлгэлтэр мал дээр гараад цэрэгт яваад тэгээ цэргийн ялбандаас одоо насаа хойшлын моринд итгэвтэй орж одоо аймаг сумын наадмууд энэ аймаг сумын наадмууд руу оролдож явсан дээ. Нэмээс энэ наригдахгүй мөр гэж байхгүй шүү дээ. Жилдээ нэг 8 манай өгч одоо их л мөр үйдэг болсон. Эхний мөр үйдэг байна. Тэгээд нэг 8 мөр үйх 10 мөр үйхэд ирнэ. Барагтад үл ерэн тэгэл айрыг төрөө авдалээс. Ах би чинь макамнад ажиллаж байна. Тэгээд чинь дээхэн үе чинь одоо энэ халхуу сумын шийд макамнад шийд гэж байдаг байсан шүү дээ. Тэгээд нэг ажилчдны юуж тусалдаг хөдөө шийд сумдаа хийдэг яадаг. Тэгээд би сайланд ирж үнэ саадаг байсан. 2 жил дараа сайланд ирж. Тэгээд сайлчин хийж гаад энэ өвгөнтэй танилцсан тэгээд энтгийн хүн болсон. Хэдийн чулуун хэлийн хүү. Хэлийн охин хэлийн чимэг. Тэгээд манай том охин хэлийн цэцэг гэж охин байсан. Хамгийн том нь. Тэгээд яг хэлийсийг гарах үед манай өвгөн хэлийн зэрэгт байсан. Хэлийн цэцэгт байсан тэгээд яг аав нь хил дээр байдаг. Хилтэй нэр өгнө гэдэг эхвэрж авсан ээж нь хэлийн цэцэг гэж нэр өгсөн. Тэгээд өвчийнхээ нэрийг дагуулад доошоо тэгээд дандаа хэлийн хүү хэлийн чулуу гэж. Хэлийн чулууны дээр нэг ихч байсан юм дээ. Одоо тэгээд дөрөвдөө. Одоо тэгээд дөрөв 2 охин 2 хүү. Яг бүргэж болцсон. Мандаханарны туяда мэлтэлж байдаг мөрий мако
Minning udum thalta yarulsati vaidega burimako udani hortnarında yarulsati vaidega burimako unnur vayin sagsara yarulsati vaidega burimako cái này vui rồi đã được không biết hiểu được tên orang Honda yo Honda usni Honda hagal berkat atau Honda ortora hagal utara ada seri yang kita baron utara osong kita tun agak baron terta bor nota tim kita osoni orang tinggi jadi tent bihid hamgal udah jadi yo jesa hid hamgal udah jadi yo jahat tu bi 타워 없다긴 줬을 아롱호일 일찍 그랬었어. 타워 없다긴 줬을 우리나라 몽골들도 엄실증 혼질증 허일이 앞선 닝의 아예 상관 회암네 아우라가 질든 벌지에서 힘을 다요지서 아 테러 혹산도도 얌저린 hil치때 다 했어. 수커승 하다 팀 하다 뭐 올단사 없는 순간 수커에 대해서 팀다선 때 도덕지도 했어. 아 bombrada tamnessan gatur taung ngomnessan gatur watai kuturta ta mustad bombersen taung ngitenge degnes omnesirja jada taarчсан а тэгэхэд одоо тэр таван хүнийг бол нэгийнх нь гарын яриа мөч нэгийнх нь хөдийн яриа мөчгөр буудаж барьчихлаа а тэгээд тэрний захтаа зэрэг манай отрядын дараа сэтгэлийн хууль дээр одоо хийж өсчих буудлаа тэр үед одоо хэдийн дөрвөн ч одоо тийм юу байгаагүй тэгээд сэтгэлийн хуулийг хилжиж буудаж талагаад тэгээд яг отрядынхаа дарагтаас тэр үед одоо тэр маргаж яваад а тэгвэл би одоо энд ер нь амьдч байх энд одоо улсын хил хамгаалж улсад хилчин гэж одоо энд яаж байх хэрэг байхгүй байна хэдэн хүүхдээ би тэр ном эрдэм сургая би явлаа гэдэг одоо эдийн зэрэгээс хаалгасан тушаалаа чавдгүй эдийн зэргийг гаргачихад тэгээд яваад гисэн тэгээд одоо 10 жилээс дорн тавьт амьдраад хүүхдүүдээ бүгдийг надад боловсролтой сургуультай болгочиход. Тэгээд буцаж ирсэн одоо тэгээд нэг тэтгэвртэй гарах гэсэн тэтгэврийн маань одоо юмнууд олддгоо хэдийн зэрэгс хадагсан тушаал маань олддгоо тэгээд одоо 96 онд хэдийн зэрэгс чөлөөлөгдөд дорн энэ баян хүмүүс маань татчих амьдэрчээс тэгээд амьдэрчээд нэг жил болоод л хоног носгтой ирдэг байсан байхгүй юу. Тэгээд 5 жил хэрэтэ болоод ихэд энэ баян нуурын гэсэн бүр ширгээд өөр нуурын энэ юу одоо энэ ийм сайхан биш бүр пенсиерд ингээ шагаач эндээс одоо баруун хэрэг хүртэл шагаачаар устаа яваад ингээ гатчихдаг өөр ингээ усан хоормог тийм болсон байсан. Тэгээ яг над тийнүүжээс нэг 5 жил хэрэтэ болоод энэ нуураас одоо газар ус дэлгэнэх юу таарсан байгаа ер нь ус элбэгч хийсэн. Гэтэ ус элбэгчтэй өөр нуур энүүгээрээ гарахгүй энэ яг тотгонгаараа гарахгүй тэр хөвгсөдгээр уусаа гарч ирсэн байхгүй. Тэгтээ тентхийн үзчихэд эренгүүтээ энэ одоо яг энд нэлсэн далан хуралцсан дээр элсэн далангийн ухаад нэг жоохон тийм бүхрийн цуваач гэл нэг юм гаргасан да бид нар хүргэнтэйгээ хүүхдүүдтэйгээ авгаа магаатайгаа ирцээд. Тэгээ ухаад яасан. Тэгээ тэр нэгээд өргөсөд тийшээдээс хараад уушаагаад уртлынхаа хэдэн нуурыг одоо тэр хавтгай усууд энэ уртлын хавтгай усууд гэдэг энэ хэдэн нуураа дүүргэсэн. Тэгээ дүүрчгээд дахиад баян нуур руу орж ирэхгүй дахиад гацаад байгаа. Дахиад нэг жаах юм ухаад нэг цуваач юм гаргаад дахиад одоо юу ороод тэгэл одоо их устаа болоод одоо ийм элбэгдэл сайхан устаа болчихсон. Тэгэл байна да. Боор гэдэг бол энэ боор гэдэг чинь бол хажууны зулцах тийм амтны нэрээр нэрлэгдсэн тийм нуур гэж байна. Боор нуур. А
Боор гэдэг нь хажууны зулцгын манд нэрийг юм чи. Дэх нь үед тэгэхээр энэ боор норд одоо тэр хажуу буулга гэдэг байсан юм шиг байна. Өнөө бол яг алхахын саваар бол хажуу буулга бол байдаг л да. Гэхдээ яг боорийнхаа юунд бол байхгүй. Ер нь уршаага нүмергөөд халахынхаа голынхаа савн юунд бол тийм хажуу тэр байдаг. Тэгээд хажууны боор гэдэг амтны зулцг тийм юугаараа нэрэгдсэн юм. Дээр үед одоо нэг 60 хэд 63 он манай сум нүүжсээс хойшлоод нэг 71-2 он хүртэл морь устгахаа очиход л ингээд загсан. Бужигнаа загсаас морь үргээд усууж өгдөг тийм байс. Өнөө бол тэгээд тийм загас моксод ийл харагдаж байгаа хүний нүд нүжигдэх юм тэр байхгүй. Тийм л очиад байна да. За энэ морнотод тул сууха одоо сом сазан тэгээд одоо цагаан загас гэж ярьдаг юм да одоо морин цагаан загас. Тэр цагаан загас. Тийм ээ одоо сүүлийн үед тэр их асар их тослохтой ер нь байгаль хүнд явахтлаас асар их өндөр юутай тийм цагаан загас байдаг. Тэр цагаан загас асар их овоорсон. Тэгээд хэлтэг мэлтэг тийм жижиг тэр загсууд бас байдаг л да. Шууны хувьд бол одоо юу яадаг? Хүн боргалуу одоо хааргалууч гэж ярьдаг. Одоо борноос тийм шуунуудын усны шуунууд байдаг. Загсных нь үржил бол баруун талдаа баруун талдаа энэ хэдэн хавтгаа усгээд одоо энэ нуураас гарсан одоо салбарсан тэр уснуудаар үржил явагддаг. Шууных нь үржил бол зэгстэй талдаа осон гол юунийхээ чигт үржил явагддаг. Тийм хөл явагддаг. Манай хол Баян нуур гэдэг газар өнөө бууцсан байна. Манай өвлжээ бол одоо зөвхөн Баян нуурынхаа баруун талд Яцхан тойрон гэдэг газар байдаг. Ингээд баруунчаа ингээд яах юм бол одоо цахиуртын хоолой, хөвдгийн хоолой, булан дээрсгээд энэ боор нуурч ингээд тойроод баруун хойшоогоо ингээд булан дээрс гэдэг нь бол нэг Онгор баатрын одоо гавьяа байгуулсан газар. Улаанбаатар Онгорын 36 онд баяа гавьяа байгуулсан газар. Тэгээд тэрнээс баруунчаад хөвдгийн хоолой гэдэг баруунчаага цахиур тэгээд одоо цаашаага бодоод ихтэй зэрэг Менинг ойд орно да. Менингийн шил одоо улаадгийн орд одоо 13 шавар гэдэг 13 шавараас гараад менингийн тал гэдэг юм да. Манай энэ нуур ус бол яг дээрээс их тахилгатай. Одоо таун ноёны үеэс тахиж ирсэн. Тэр үетэй энэ урдаа бол 2 үүдгээд 2 4 үүдгээд 2 үүдтэй тэр үүдээрээ хондоо одоо загсараа загас агнах усах мал хоо услах тийм бүхэл үйлүүдийг явуулдаг бус газрууданы тийм бүр номтой журамтай тэгээд намар ороо байдгүй тун одоо яхан яцгаатаа нүүдэг тийм байсан. Азаха энэ шүтэнийхэн талаар бол яг одоо манай хосууны ноён одоо тоон гэдэг өрөөлж яваад одоо өөрийн одоо цутгалан халахын голын цутгалан осон голын гардаг тэр уулзалт одоо өрөөлж хоноод зүүдлээ хоногтой зүүдлээд өөр талаа ээж гэдэг бол цад борлоготой тийм мөнгөн дайтай эмгэн байна тэрнтэй уулзлаа. Энэ хусуу нутаг энэ юуг нь баян цансаг сайхан байх болоо энэ далаа ээжийг зөв дахиж хонд зөвл одоо бүх ашиг хүртэж чадах юм бол сайхан юу гэдэг. Тэгээд зардаг уулгаад тэр шанаа овоо гэж овоо байгуулад оосгаад тэгээд тэр хонсон газартаа тэгээд тэрийг жил болгоны 101 сар дахиж өтөж угаарай гэж одоо хойд үйдээ айл юу болгосон. Дахиад бол эхлээд энэ дөрвөлжингийн овоо гэж өмнө байдаг хонд үүд гэж байдаг. Өөрийн үүд одоо тэрийг эхлээд ном уншаад тэндээ тагилгаа явуулаад одоо ном гөрөн уншаад тэгээд одоо улсууд нийтээ батагаа өргөөд одоо тэгээд одоо мөргөж одоо гоймаа чадаа тэр алтан гэрлийн дадлага юм даваад тэгээд хоошоогоо яваад уун тэр шанаа аваан дээр уун ахад ном уншиж тагилгаа үүдээс явуулдаг. Тэгээд одоо ус гол ус үертэй юутай болохоо зэрэг яг тэр аваан дээр бол очиж чаддгүй олон хүн очиж чадахгүй зайвал отгоор л очдог. Тэгээд энэ цэргийн ангиас нэг зайв одоо мотортой зайв гаргаад тэрүүгээр явж цөөхөн хүн очиад яг наан нуурынхаа ирэг дээр өөрийнхөө цэхийн дэргэд тэнд уншдаг уншаад ном өрмөө ячаад
Тэгээ дараа нь одоо морио урдаж бөхөө ирдэж одоо лусаа баясах үйл ажиллагаанууд нь явагдав та. Одоо Чингис хааны үед хонд Солонгос улсаас одоо нэг хатан буулгаж өгсөн гэж байна. Тэгээ тэр хатан буулгаж өгсөн хатны одоо дагалдаж ирсэн улс одоо манай Бөөр нуурын малчин буюу энэ Гангай нуруу гэдэг газар амьдарч байсан. Тиймэрхүү домог түүх байдаг. Тэгээ одоо манай энэ юуны Сэрдэ хоо гэдэг газар байдаг 2 хүн чулуу Гангай нуруун дээр байдаг нэг одоо тийм хэрэмний үлдэгдэл энэ төр бол тэрнтэй холбоотой гэж тийм домог түүх гэдэг одоо тийм байж юм да манай энэ одоо. Энэ утаа бол яг 580-ны үед одоо 80 оноо асуулын чинь 100 хязгаар хариуцсан. Тэгээ одоо даавал юу байсан. Тэгээ 100 хязгаар нутгаар одоо энэ уушаа утаа өмнөд мөргөхөө явсан мөргөлчд эргэж босож ирдгөө тэгээ хэлэн болдог. Тийм харин юу надад харийн нутагт очиад мөргөж болсон өөрийн нутагт мөргөөд босож болдгоо яах вэ гэд утаа өмнө гэдгийг одоо дуурайлгаж хийсэн. Тийм асар том мөрөгдийн сүмтэй дуунтай том байгууламж барьж тэрний одоо ор үлдэгдлүүд энэ л байна да энэ утаа уул гэж энд мөргүүлээд босааж ийсийг энэ одоо туухаас одоо утааг зэрсэн мөргөлчдгийг хашаа нэг 500 хаашаасаа 500 м нэг 5 орчим талбайтай тийм хэрэм хашаатай дотроо мөргөлийн одоо энэ том сумын одоо орон дээр бид байж гэн. Энэ урдаа 2 том тийм бурхантай тийм дээрээ дугуйтай тийм уул байсан гэж байна. Одоо тэгээд яг цэрэг дайны үед одоо сүйтчихсэн. Дайны хөлд нэрвдэд ясан тийм л дээ. Газар зүүн байсад Дорн тамгаас Чавсан хотоос 100 урш нэг 280 км газар Тамсгуулэг гэдэг газар байгаа. Тэгээ энэ чинь одоо яг ер нь буйны юм одоо юу гэдгээр бүх одоо хосныхаа бүх өөр хайдаас одоо хөсөг бүхэл одоо юу гэдэг хөсөг угаад тэгээ нэг чадaltaа одоо тийм юутай улсуудын мал хой дээр нь үлдээгээд тэгээд одоо тэр одооныхаар групптэй гэдэг шиг одоо тийм хөдөлмөрийн чадвар муутай шүү дээ хараагаас огор доголон янз бүрийн бас бүгдийн дайчлаа тэгээд энэ их байгууламжийг босгосон гэж байна. Мал хууга харахад аюунууд нь бол ардаа тийм чадaltaй явсан мал хойд. Уулыг бол энэ хонд том хийд байсан тэр хийдийн одоо хог бас дийлдэх байсан. Тэр хийдийн бүх хогийг цэвэрлүүлж одоо тэр хийдийн бүх лам нарыг одоо ажилдаа бүх лам нарын хогийн цэвэрлүүлж овоолуулаад тэгээд дээрэс нь байгалийн шараад чулуу авчирч гаднаас нь бүрд бүрхэж тэгж боссон гэж байна. Дайнаар л зүссэн гэж 39 оны дайнаар л зүссэн. Одоо их олон ламтай байсан гинж нэг хар цэргийн дайн гэж болоход л одоо ятын хар цэрэг гэж урдаас огтход Тамсын хийдийн лам нар одоо энэ долооны арын том толгой гэж байдаг тэрийг л бүрсэн тийм шар халзын хойш дөрвөө зогтоож ирсэн гэж одоо нутаг орны улсууд бас ярьдаг тийм домог тоог шиг тийм байдаг. Тэгтээ дээр бол асар л олон хүнтэй 9,000 хүнтэй байсан тийм том хийд юу байсан шүү хамаа. 1973 онд би Тамсгуулгийн цагуурт ажиллаж байгаад одоо юу 18 наснд төрж цэргийн албанд татагдаж Эрдэнэ цагааны хотод цэрэг хилсэн цэрэг болж очив. Эрдэнэ цагааны хотод хилсэн цэрэг болж Эрдэнэ цагааны сүүлсрэн Алтрын говийн застаад багдаргаар ажиллаж байгаад 75 онд би Сүмбэрийн 27 дугаар хотод Эрсуудын застаад ахлах залтаа жагсаалын дараагаар ирж ажилласан. Намайг энэ ирж ажиллах хугацаанд анхан шинээр застаа байгуулагдаж тэр застаа шинэ застаа гэр застаа байж гоод тэгээд голынхаа хотод тэр Повронгийн тохоо гэдэг газар суурч
байшин барилга барьж тэгж суусан. Тэгээд би энд ажиллаж байгаад машины аваарт осолд ороод тэгээд 79 хүртэл цэргээс 79 цэргээс ирээд бэлтгэлээр энгийн нэр ажиллаж алхуу сумд ажиллаж байгаад 90 оноос эргэж хилийн зэрэгтээ орсон. Тэгээд 90 онд хилийн зэрэгт оронгууд энэ олон хойтлолд одоо тэр Орсууны 3 гэж яддаг тэнд цэргийн хамгаалалт зохион байгуулах гэхээр нөгөө тэр үчин цэрэг 1 жилийн цэрэг усан дэхэнддэг. Тийм учраас 11 ахлагчтайгаар Орсууны хилийн хамгаалалт гэдгийг зохиож тэнд тэдний 11 ахлагчаар нь би ажиллаж. Энэ ажиллаж явах хугацаанд би нөхдөөгөө илбэж 5 удаагийн төслөөр 12 хил зөрчиж барьжсэн. 12 хил зөрчиж барьжсны сүүл 5 хил зөрчиж нь одоо мөлөн бодлоотой бөөр нуур дээрээс мөлөн бодлоотой барьжсан. Тэр нь бол ер нь одоо бидний амнаас нь ч аюул тохиолж болохоор тийм нөхцөлд мөлөө эсрэг үстэй тулгарч хилчин бидний өмнөөс ломоор дэвсгэж өмнөөс дайрч энэ төр тэгээд тэр нөхцөлд нь буу хэрглэж тэгжээж барьж ирсэн да. Хилзэрч хүн гэдэг чинь бол ерөөсөө тэр улсын хэдийн хууль ямар байна бүгдийг судалчихсан одоо бүр баг биднээс илүү судалчихсан бүр гэсэн тийм улс ирдэг. Тийм учраас хонд энэ хилийн манаатай таарахад ингэж ажиллахад энэ манаа яаж чадахгүй гэдгийг мэддэг. Тийм хилзэрчл орж ирдэг байхгүй. Тийм л юмыг л одоо чинь улс орноо хамгаалахын тулд улс орныхаа аюулгүй байдлыг сахиулахын тулд бид чинь тийм л хилзэрчтэй тулгаас тийм л хилзэрч. Намайг тэр сүүлийн хилзэрч барьцдаг нөхцөлд бол хилчний амь насанд аюул учирсан тохиолдолд зэвсэг хэрэглэнэ гэж манай хэдийн хууль тийм хуультай байж. Тийм учраас тэр одоо эдгээр намайг буудахгүй эдгээр намайг одоо алжчихсан тэгэхээр би ганцаараа өмнөөс нь очиж байгаа. Энэ ганц хүнийг би алжчааж очиход эдгээр алгын өмнө буудах юмас ярихгүй гэж. Ийм л үнэтэй тэр 5-5 хүн ломор зэвсгэд өмнөөс дайрч байгаа юм чинь. Гуулаа явсан 2 маань морныхын тахмалтраад ард үлдчихэд яг амжиж чадаагүй ихтэй бараа нь харагдчихсэн. Яг тэр нөхцөлд нэг ганц гаран байсан тэр гармаар гараа зогчих гэдэг яг өмнөөс нь очиад өмнөөс нь очин туудажингаа дайрах гэж дайраад тэр туудажийн урд дугуй хаагуу болгооч буудангууд ломо өрөөд өмнөөс дайрсан. Тэгээ ломо өрөөд өмнөөс дайрангууд нэг нь буудсан чинь нэг нь юу ломо хаяад цаашаа зогтсон. Цаашаа зогтонгууд нь нэгийг нь хөлөө даргин зогч явахны хөдөө ирэм бочингаар бодож явдуулаад тэгэл барьчихсан та. Тэгээд тэр нөхцлөөс хойш манай энэ бөөр нуур дээр ахиж тийм бас тийм олон хилзэрчтэй хилийн зөрчил гараад нэг цэргийн хөндөй чэйжээр нь буудаад бууг нь булааж яваад хөндөй чэйжээр нь буудаад тэгээд өөр хятадын тал руу авч яваа сүүлд нь одоо хоёр улсын хэлцээрээр эмчилгээ хийгдээ тэр хүн буцаж ирсэн. Тэрнээс хойш хилийн хуулинд өөрчлөлт орсон. Одоо нөгөө хилчний амь насанд аюул тохиолдсон нөхцөл гэдэг хууль маань өөрчлөгдөөд арай нааштай болоод тэр хилийн хуулинд тэр ясан хойшлтыг өөрчлөгдсөн да. Хил хамгаалах бахархал одоо цэргийн бахархал гэдэг бол миний ард эхорн маань байна, ээж аав маань байна, аргэр маань байна, амраг садан маань байна. Тийм учраас тэднийхээ хамгаалах тийм л сайхан одоо юугаар тэднийхээ одоо хондоо дайны боронтод нэгдүгээр ээжин зогсож байгаа хүнтэй адилхан одоо тэр хилийн зэрэг гэдэг чинь тэднийгээ сайхан амарч байх, тайван унтаж байх нөхцөлд нь улсын хилд одоо нүд явчихгүй гэхэд ашиг ямар ч улсын хилийн мананы үүрэг гүйцэтгэж явж байдаг учраас тийм учраас тэр бол бас хүний бахархал ер нь хилчин болсон хүний бахархал байдаг. Улс орныхаа соргог нүд чихэн болоод явж байгаа учраас нэгдүгээр хоёрт бол ингээд өглөөний үүр цаг сууны жиргээ өглөөний нарны мандахыг хараад одоо эхэрний зүүн хязгаар нутаг сайхан амгалан байна гэдэг
одоо хүний миллиметрээс яхад тараах юмгүй одоо хэний ямар ч зөрчилгөө байж яхад тэр бол бас урчин би үүргээ бүрэнгүүсчээ гэдэг тийм байна та. Тийм сайхан мөч тийм юу гэдэг. Хязгаар нутагч нь хүн малтай байж хүнтэй байж тэр улс орны одоо аюулгүй байдал улс орны одоо тэр одоо бүрэн бүтэн байдал хадгалагдана. Тийм учраас энэ хязгаар нутгийг бол малжуулах энэ хязгаар нутгийг эзэнтэй байх хэрэгтэй байна. 1956 онд ялаа чон одоо шумуул одоо чонноос олж энэ хязгаар нутгийг эзэнгүй болж тэр эзэнгүй болсоноос хойш 63 онд хил тогтоогод манай хилийн шугам чинь хамаагүй цаагуур байсан чинь одоо хятадаас энэ талцын суурийг иргэншлүүд хилийн шугамдаагаар ойрхон болчиход манайх чинь асар их хэмжээнийх газрыг алдсан байхгүй. Тэрнтэй адилхан энэ хязгаар нутгийг эзэнгүй л болох юм бол одоо тэгээд бас л өөр нуур гэдэг чинь бүтнээрээ байсан хойноос 10 км яасан. Тэр Бухын толгой гэдэг газар манай улсын хилийн баг нь бүр байсан. Тэр одоо 7-8 км наашлсан. Энэ халахын халуун харшаа мануудын пост гэдэг одоо энэ 39 оны одоо тэр түүхийн дотголууд байж идэг. Тэр чинь 18 км л мөн дочилсан байгаа. Ингээд бид чинь одоо их нутгаа хайж эзэнгөө сольж өгсөн учраас одоо тийм одоо суурийн гэсэн цаанаа төрж ирээд ингээд одоо эзэнгөө болсон. Тийм учраас одоо энэ зүүн хязгаар нутгийг сайн малжуулж эзэнтэй хүнтэй болгох хэрэгтэй байна гэж. Төр засгийн өндөрлөгч одоо дуулгамаар танаа телевизээр юугаар дамжуулж тийм үү.